Сайн байцгаана уу үзэгчдээ. Би сэтгүүлч Учрал байна. Өнөөдөр монголчууд бидэнд тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал бол утаа. Асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдлийг бид олсонгүй. Харин аюул хор хөнөөлийн тухай мэдээлэл шүүмжлэл дунд монголчууд бид өдий хүрснийг өнөөдрийн утаа бидэнд нотлон харуулдаг юм. Харин бид энэхүү нэвтрүүлгээр шийдлийг эрэлхийлж шинжлэх ухаан, технологи, инновац, туршилтын үр дүнг үзэгч та бүхэнд үзүүлнэ. Бид хотын утааг арилгаж чадах болов уу? Бидний нүдээр харагддаг утааг микроскопоор харвал маш жижиг хэмжээтэй тоосонцрууд харагдана. Хүний үсний ширхэг 50-70 микрон хэмжээтэй байдаг бол утааны тоосонцор нь 1-10 хүртэлх микрон хэмжээтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл хүний үснээс 20-30 дахин жижиг хэмжээтэй хумхийн тоос мэт нарийн ширхэгтэй тоосонцор агаарт дэгдэж бид түүгээр нь амьсгалдаг гэсэн үг юм. Тэгвэл Улаанбаатар хотын гэр хорооллын нэг өрх айлын яндангаас 4 хоногийн дотор ийм хэмжээтэй тортог тоосонцор гарч хоригдлогдсон байна. Энийг бүгдээрээ хэмжиж үзье. Хэмжээд үзвэл 500 г болж байна. Тооцоолоод үзье. 1 сард нэг айлын яндангаас ойролцоогоор 3.5 кг. Гэр хорооллын нийт 200 мянган өрх айлын тоогоор үржүүлээд үзвэл 700 мянган кг тортог. Хүүдний улиралд дунджаар гал түлэх хугацааг 6 сар гэж үзвэл 4200 тонн буюу 4 сая 200 мянган кг яг ийм тоосонцор агаарт цацагдж байна. Нэг өвөлд Улаанбаатарчууд бид ийм хэмжээний утаа тортгоор амьсгалж байна. Судалгаанаас авч үзвэл бохирдол ихтэй орчинд хүний амьсгал тутамд 50 сая ширхэг нарийн ширхэг тоосонцор бидний уушгинд шууд нэвтэрдэг гэсэн байгаа юм. Энэхүү тортгийг бид айлын яндангаас гарч буй утаанаас утааны тортог баригч технологиг ашиглан гаргаж авсан юм. Утааны нарийн ширхэгт тоосонцорыг ёонжуулан ялхан авч үлдэх технологийн туршилт хэрхэн явагдсан? Энэхүү тоосонцорыг хэрхэн гаргаж авсан талаар бүгдээрээ хамтдаа үзэж сонирхъя. Улаанбаатар хотын Сонгоны хархан дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг бод хаалганд бид нар ирээд байна. За энд бид нар иргэн бод хангалаас зөвшөөрөл аваад утааны тортог баригт төхөөрөмжөө сурлуул туршихаар ирээд байна. Байдал орж сурлуулах уу. За орж. За тэгэхээр энэ агаар шүүдэг утааны тортог баригч маань үндсэндээ Монгол гэрийн 100хан дээр суйрлагддаг. Ингийн яг стандартууд яг л уламжлалт 100-ны янданд яг таарахаар нээсэн байгаа. Манай хүмүүс бол одоо үндсэндээ яг байхастай байралд нэгээ суулгаж байна. За тэгээ мэдээж хэрэг энэ гол зарчим болохоор бас цахилгаан залгана. Тодорхой хэмжээний цахилгаанаар ажилладаг. За манай хүсэлтэн тэр их гарах. Ер нь бол тогны хэрэглээ гэж бол энэ дээр маш бага гарна. За ерөнхийдөө хэрэглэж байгаа нэг чадал нь бол 30 Вт гэж 24 цаг ажиллах юм бол нэг 6 төгрөг нийл гарна гэсэн. За ингээд сардаа нэг 3000 төгрөгнөөс идэрэхгүй тог гарна. За манай хүн одоо сая дээр цахилгаанд ингээд оловчлоо. Аюулгүй байдал талаас. За аюулгүй байдал тал дээр бол энэ дээр ерөөсөө айж санаа зовхон ерөөсөө байхгүй. Энэ дөрвөлжингүү дотор тэсэр дэлбэрэх юмнууд байна уу? Энэ дотор тийм байхгүй. Энэ ерөөсөө асуудал биш. Энэ бол одоо 220-ийн тог цахилгааныг вольтын хүчлийг өсгөөд 15-аас 20,000 вольт хүртэл өсгөж байгаа. Энэ өндөр хүчлийн зөрүүн дээр л үндсэндээ тортогоо барьж авч байгаа үндсэндээ юм зарчимтай. Тог цохох тийм бол ерөөсөө байхгүй. Нүүрсний зарцуулалт нүүрсний хэрэглээ бол энд ерөөсөө нэмэгдэх юм байхгүй. Энэ тортог баригч дотор маань бол өөр тийм яндангийн сорлолтод нөлөөлөх үс тийм юм бол ерөөсөө байхгүй. Тэгээ одоо энэ дээр дорн байж байгаа энэ голч тэржгээр хөндөй байгаа гэсэн үг. Энэ яндангийн дотор бол ерөнхийдөө ганцхан электрод байгаа. Одоо ажиллаж байхдаа ногоон энэ 3 гэрэл асах юм. Прешэр улаан энэ 3. За хэрвээ энэ дортог дүүрээд ажиллахаа болчих юм бол улаан гэрэл асчих гэсэн.
удаан гэрэл байсан. тийм тоогоо бол хайчин ажиллахгүй өсөв. Тэр үед нь зүгээр пускатлаа ангаа унтраач. Энэ яндаж хэвийн яндаа буцнараа хэвийн яндаа буцсан. Нэгэн тийм шинэ дэвшилттэй техник туршиж байгаа гэдэг утгаараа бол тангалуудаа галаа түлээд нэг За тэгээ. үр дүнгийг харах уу? Тэгээ. За тэгвэл галаа сайн түл. Утааны тортог баригч технологиг 1824 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Лайпциг хотын математикийн багш Холфельд анх танилцуулсан байна. Харин анхны амжилттай худалдааны үйл явц 1908 онд болж Котрил Беркли хотын Калифорни их сургуулийн химч Фредрих Гарднер Котрил патентчилсан байдаг. Энэхүү утааны тортог баригчийн ажиллагааны зарчмыг энгийнээр тайлбарлавал яндангийн гадна хан болон яндангийн голд байрлуулсан нэмэгдэл электрод хоёрын хооронд хүчтэл үүсгэн цэник шилжих хөдөлгөөнийг бий болгож энэхүү цэник нь утаан дахь тоосонцрыг цэнэгжүүлэх улмаар цэнэгдсэн тоосонцрууд эсрэг цэник бүхий цуглуулах электрод болох яндангийн гадна ханд наалдаж хуримтлагдах үйл явц юм. За одоо асаа. За асаацсан шүү. За гэдэг секундын дараа л одоо бавахсан. Тааг бол ямар ч байсан сайн шүүж байна. Дотроо авч оцорч байна. Агаар тарж байгаа тэр тоосонцор гэн дотроо шүүж авч оцорч байна. Утааны тортог баригчийг Баян хошууны нутаг дэвсгэрт нийт 70 айлд туршилтаар суйрлуулсны нэг нь иргэн болд хангалынх байлаа. Ингэж туршилт эхэлсэн юм. Одоо хүлээх үлдлээ. Харин энэ хугацаанд бид энэхүү технологиг анх санаачлан өрх гэрийн хэрэглээнд хэрэглэх боломжийг Монголд бүтээж туршиж буй холбооны бүгд найрамдах Герман улсын иргэн Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн багш доктор Штейртэй уулзуулъя. За энэ бол манай утааны тортог баригчаас судалдаг туршилтын гэрмэн байгаа юм. Би та бүхэнд бодит амьдрал дээр яаж ажилдгийг харуулъя. Хамтдаа орцгоё. Би 4 жилийн өмнө анх Монголд ирж байсан юм. Би Монгол орныг кино болон хүмүүсийн ярианаас их үсгэлэнтэй, ариун, хөндөгдөөгүй байгальтай орон гэж мэддэг байсан л да. Гэтэл нийслэл хотод анх ирээд агаарын бохирдол асар их, итгэмээргүй их байгааг харсан. Тэр үеэс хойш ямар нэгэн өөрчлөлт, ямар нэг юм хийхгүй болохгүй нэ гэж боддог байлаа. Ингээд налайх дахь Герман Монголын хамтарсан их сургуулийн хамтран ажиллагчдтайгаа нийлж электрон тортог баригчийн талаар судалж эхэлсэн. Бид физик лабораторид маш жижигхэн загвар босгосон юм. Герман Монголын хамтарсан их сургуулийн оюутнуудтайгаа хамт тэрхүү загварыг хөгжүүлж, тоос тусгаарлах хэмжээ, утааны тоосон судрыг тусгаарлах шаардлагатай, цахилгааны хэрэгцээ гэх мэт хэмжилтүүдийг хийж, цахилгаан параметруудыг туршилтынхаа гэрт бодит хэмжээтэй загвараар хийсэн юм. Оюутнууд болон Монгол ажилчидтайгаа хамтран ажиллах нь надад маш сайхан байсан бөгөөд шинэ санаа өгч, эцэст нь бүхэл бүтэн нэг гэр хорооллын 70 айлд утааны тортог баригчаа туршилтаар суйрлуулж төхөөрөмжийн үр нөлөөг практикт судаллаа. Судалгааны объектын жижигрүүлсэн загвар болох электрон тортог баригч. Та бүхэндээ үйл ажиллагааг нь танилцуулъя. За энд байгаа шиг зуух байхад яндангийн энэ хэсэгт нь тортог баригчаа байршуулах боломжтой. Энэ хэсэг нь арай өргөн байх бөгөөд гол хэсэгт нь электрод цацагч байршина. Цацагч электрод болон электрон үүсгэгч хоёрын хооронд өндөр хүчтэй үүсгэж үзүүлнэ. За хүчтлийн хэмжээ нь 10-аас 20 мянган вольт байна. Тэгээд системаар бэлэн болонгууд яндангаар гарах жижиг партиклууд буюу тоосонцруудыг электроноор цэнэглэж, ижил цэнэглэгдсэн утааны нарийн тоосонцруудыг дээш гарах боломжгүй болгож, яндангийн хан дагуу хоригдлуулах процесс юм. Тэгээд тодорхой хэмжээний дараа яндан дах тоосон тогших эсвэл шүүрдэх хэлбэрээр цэвэрлэх боломжтой. Монголд урд өмнө ийм төрлийн утааны тортог баригч гэрийн зууханд ашиглаж байгааг. Харин фильтр буюу шүүлтүр туршиж байсан боловч фильтрэнд хоримтлагдах тоосонцор ихснээр бөглөрч гэр дотор тархах сул талтай байсан. Тэгвэл утааны тортог баригч төхөөрөмж маань агаарын солилцоонд бөглөрөл үүсэхгүйгээр тоосонцрыг хан дагуу цуглуулан агаарын солилцоог явуулдагаараа давуу талтай.
За одоо үзэгч та бүхэндээ би ямар нэгэн эвлүүлэг монтажгүйгээр технологи хэрхэн ажиллаж байгааг шууд туршиж үзүүлье. Эхлээд галлах хэрэгтэй. За яндангаар утаа гарч байна. Маш их утаа гарч байна. За одоо утааны тортог баригчаан ажиллуулъя. Яндангийн утааг хараарай. За утаа багасж байна шүү дээ. Багасж байна. Нүдэн тарагдахгүй боллоо. Утаа гарахгүй байна. За одоо тэгвэл төхөөрөмжийг унтрааж үзүүлье. Унтраалаа. Эргээд утаа гарч эхэллээ. Ийм их утаа гарах байсныг тортог баригч авч үлдсэн байна. За одоо тэгвэл тортог баригчаа дахиад ажиллуулъя. Яндан сайн хараарай. Утаа гарахгүй болж байгаа биз? Төхөөрөмж гайхалтай сайн ажиллаж байна. Утаа алга болчихлоо. Утааны тортог баригчийн туршилт эхлээд 4 хоног байна. Тэгэхээр манай тортог баригчийн төхөөрөмж хэрэг хэмжээний тортог хуримтлуулсныг одоо үздэцгээе. Фүү дараа дүүрчлээ шүү дээ. Наадах ч багтахгүй юм байна уу? Өөр самд юу жих вэ? Хөөж ихлээгүй байгаа юм шиг. Тэгвэл одоо доктор нь сул угаад авчихыг байна. Ширхгээр бол манисинэдэнд үзэгддгүй тоосчл одоо энэ нарийн ширхтээ 2.5 гэж яриад байгаа. Хүний өснөөс одоо бараг 20 дахин бага. Тийм учраас хүний нүдэнд харагддаггүй. За ийм их хэмжээний хөөл довтог нь одоо бидний уушгаар энэ агаараар сарнж байгаа байна уушгин. Энийг маш сайн шүүж ийн төхөөрөмж маань. Энэ зөв шийдэлтэй төхөөрөмж тавьсан байх гэж бодож байна. Тортог баригч төхөөрөмж бол маш сайн ажиллаж байна. Энэ бол маш зөв шийдэл гэдгийг ерөөхдөө одоо харагдаж байна тийм үү? Утааны тортог баригчаар бид 4 хоногийн хугацаанд хоримтлагдсан энэхүү тортгийг яг одоо лабораторийн шинжилгээнд авчиж өгөх гэж байна. Энэ дотор яг юу байгаа юм болоо? Утаа хортой гэдгийг хүн бүхэн л мэднэ. Гэхдээ бидэнд шинжлэх ухааны үндэслэл тайлбар хэрэгтэй. Шинжлэх ухааны тайлбарыг хүлээх зур энгийн иргэдийн сэтгэгдэл ямар байгааг сонирхож үзье. Утааны тортог баригчийг туршилтаар гэртээ суйрлуулсан Баян гушууны 70 айлын иргэд өөрсдийн сэтгэгдлийг ярьж байна. Анх ингээд туршилтаар ингээд суулгая яах гэхэд тэгээд гайхсан л да яг ямар хуу зүйл байгаа тий яг яаж ажилтдаг ямар хуу төхөөрөмж юу байгаа мэл гэж гайхаад бандыг тавиулаад хэд онцгоор ерөн зүгээр юм бэ утаа мутаа шингэн гарч юм манайх ч гэсэн тавиулъя. Энэ гарч байгаа утааг ингээ харсан галт үлснээр дараа харсан чи шинхэн цэнхэр утаа гарч байгаа юм. яг утааг бол яг ингээд шүүж байгаа нь бол илт мэдгдсэн. Хэрэглээд үзэхэд бол аятайхан дайжгүй юм билээ. Сайхан юм байна. Манай ч одоо нэг шуудааны үрсэл гэхэд нэг хонцдог байсан 2 мөр хандаг болсон. Түншний хяналттай байна. Утаа мутаагаа шүүж ийн тог тоосон цороо авч оцорч ийн. Энийг тавиг байхад ингээд нөгөө галын аммаа ухаар ингээд үнсэн ингээд пүргээл ингээд ширээ мөрийн ойр татны юм нийл үнс болчдөг байсан. Энийг тавиулаад тэр үнс нь бол бүжигнахаа байсан. Галаа түлчээд тэр төхөөрөмжөө ингээд асаагаад энийг ажилуулахаар нөгөө нэг энэ гал асалтыг айгүй сайн асааж өгч байгаа юм санагдсан. Гал түлхэхэд 2-3 цаг дулаан авдаг аахгүй. Энийг тавьсны дараа 5-6 цаг дулаанаа барина. Цахилгааны мөнгө гайгүй юм шиг билээ шүү дээ. Сая манайх 26 мянга гарсан билээ нэг сарын мөнгө нь. Манай 2 гэрчингээ холбоотой. Яхад 2 гэрийн мөнгө 26 гарсан билээ. Үндсэн хэрэглэнээсээ бол одоо 2 айлын юу ахт нэг 2 мянган цаас нэмэгдсэн байгаа манай хоёрт бол ерөөсөн. Битүүрж байж угаартаж барьсан тийм бол байхгүй. Эний чинь бас нэг зориултаар нь яг хэдийн хэмжээнд хөөлөх үү гэдгээ тэр төхөөрөмжний хүмүүс нь мэддэг юм байл болохоор тэрүүгээрээ хурж ирэл хөөлөд авчдаг юм байлээ. Тэр гарсан хүн бол нэг тийм нөгөө нэг ингээ бид нар нэг бужигнаал нэг яагаад гэдэг хөө гардггүй юм бэлээ юм бурцаасан хөл. Төхөөрөмжийн дотроо бол тортог аяг ихтэй. Тэгээд дээшигээ гэхдээ яг үндсэн янданд бол аягүй. Чи шүүлт авах бид нар өмнө ингээд шууд галаад л ингээд тэр хорт утаа ингээд гадаа гараад тэгээд бид нар ингээд тийм хортой зүйл амьсгалаад эрүүл мэндээрээ хохиж эрүүл мэнд нөлөөлсөн юм байна даа гэж бодсон. Хэрэглэл болон дайжгүй юм бэлээ. Одоо ингээд бүх айлууд хэрэглээд эхэлчихвэл зүгээр л юм гэж бодсон. Aus den Untersuchungen im Bayern Hochschule. За Баян гушуунд хийгдсэн судалгааг авч үзэх юм бол их сонирхолтой үзүүлэлтүүд гарсан. Нэгдүгээр тортог баригч маань их оновчтой сайн ажилласан. Нэг айлын янданд 4 хоногийн дараа ойролцоогоор
500 г тоосонсор хоригдлогдсон байсан. Хоёр дахь хэвэл цахилгааны тоноглол маань аюулгүй сайн ажилласан. Мөн цэвэрлэх тохиогч өгч чадсан. Одоогоор судалгааны туршилтын загвар учраас цэвэрлэхэд салгаж мөн буцаагаад угсрах шаардлага үүсэж байгаа л да. Цаашдаа бид угсарч салгах шаардлагагүйгээр цэвэрлэж байх шийдлийг олохоор ажиллаж байна. Бас бид цахилгааны удирдлагын хэсгийг сайжруулж, агааржуулагчийн шаардлагагүй гэр бүлийн орчинд дууд шимээгүй ажилладаг болгох зэргийг судалж байна. Утааны тортог баригчаар 4 хоногийн хугацаанд хоримтлуулсан тортогт SGS болон ALS лабораториуд шинжилгээ хийж хариугаа бидэнд өглөө. Улмаар бид Герман Монголын ашигт малтмал технологийн их сургуулийн багш доктор Лодо Самб шинжилгээний хариунд ямар нэг дүгнэлт хэлэх, хүний эрүүл мэндэд тоосон зүрх хэрхэн нөлөөлөх талаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн орчны эрүүл мэндийн тэнхимийн багш анагаах ухааны доктор Энгчиргал нарын яриаг хүргэе. Та бидний амьсгалдаг агаарт дэгдэж буй тортогт юу агуулгадж байгаа бол? ALS, SGS гэсэн энэ лабораториуд хийсэн анализын үр дүнг би үзэж байна. За эндээс үзэхэд бол энэ төхөөрөмжөөр шүүжүүлдэж байгаа бодис дотор бол хортой хүнд элементүүд их сайн шүүжүүлдсэн байна. Ялангуяа хар тоглоо бол их шүүгдэж үлдсэн байна. Энэ бол бас онлын үндэстэй ягаад гэхээр хүнд металлууд бол сайн цахилгаанждаг учраас энэ бол цахилгаан багаж сайн цэнэгдэгдсэн учраас шүүгдэж үлдэх талтай юм байна. Энэ хүний үед бол ерөнхийдөө энэ хүнд элементүүд бол хортой байдаг л да. Тийм учраас энэ элементүүд илүү шүүгдэж үлдэх талтай байна. Тоосон цэр гэдэг нь шаталтаас үүссэн тоосон цэр гэдэг чинь энд гарч байгаа одоо бидний хар хөө байна тийм. Одоо агаар цэнхэртэж харагдаад байдаг. Тэр нь бол уушгинд орж уушгийг бол өөрчлүүлнэ. Ялангуяа PM2.5 гэдэг 2.5 микроноос доош хэмжээтэй тоосон црууд тэр бол уушгины бүр гүнд орно, цус руу ч орно. Ингээд бол уушгинд холбогдолтой өвчнүүд үүсгэн тэрнээс гадна бол зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг учраас ялахгүй хөгшин хүнд бол их муу нөлөөтэй байгаа. Ерөнхийдөө бол энэ тоосон цор чинь агаар бохирдуулагчд гэж байна тийм. Энэ дотор чинь үндсэн бохирдуулагч дотор хүүхрийн давхар эсэл, азотын давхар эсэл, за мөн одоо тоосон цор дотроо гадна орчны агаарт бол PM10, PM2.5 гэдэг тоосон цоруудыг бол нормчилсан байдаг. За энд бол 3 хэмжээс тоосон цорыг бол үздэг. Нэгдүгээрт нь бол total dust буюу нийт тоосны хэмжээ, хоёрдугаарт нь бол PM10 2.5 10-аас 10 тэгээд 2.5-аас 5 микрометр гэж цулцанд нэвтэрдэг тоос гэдэг. Цулцан нэвтрээ цаашдаа тэр цулцангаараа дамжаад нарийн ширхэг капилляр нарийн судсууд байгаа. Тэр судсаар дамжаад бие харнасан тэр гэсэн. Тэгэхээр манай оронд хийгдсэн бас энэ PM10 болон 2.5 гэдэг тоосон цэр их үүсрэг судалсан судалгаа байгаа. Энэ судалгаагаар бол PM2.5 буюу саяны өсний өргөний 20%-аас хэмжээтэй маш нарийн ширхэгтэй энэ тоосон цэр маань гол их үүсвэр нь ерөөсөө нүүрсний гаралтай. Нүүрсний шаталтын дүнд агаарт үүсэж байгаа PM2.5-ын дийлэнх нь cold combustion буюу одоо нүүрсний шаталтаас үүссэн тоосон цэр байна гэж үзэж байгаа. Улаанбаатар хотын агаардахын нарийн ширхэгт тоосон цэр буюу PM2.5 тоосон цэрийн нөлөөнд удаан хугацаанд өртөхөд 30-аас дээш насны хүмүүсийн хүн амын эрүүл мэндэд бол тоосол хийж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо аргачлалаар тооцож үзсэн байна. За энэ судалгааны дүнгээр бол 30-аас дээш насны хүн ам удаан хугацаанд өртөхөд бол ерөнхийдөө бол нийт нас насан туршидын нас баралтын 9.7% нь бол энэ агаарын бохирдолтой холбоотой нас баралт байна гэж үзэж байгаа. Хэрвээ бид утаанаасаа хурдан ангиж ирэхгүй бол утаанаас өөрсдийгөө хамгаалахгүй бол хүний бид асрыг хор хөнөөлтөй бодис агуулсан энэхүү тоосонцроор бид амьсгална. Энэ нь бидний бид шингэх болно. Утааны асуудлыг шийдэх олон гарт шийдэл яригдж байгаа. Харин шинжлэх ухааны үндэслэл, туршилт, баримт нотолгоо хамгийн чухал. Сэтгүүлч учрал миний хөтлөн хүргэсэн энэхүү нэвтрүүлгээр утааны дутаг баригч шинжлэх ухаанд суурилсан технологи, шинжлэх ухаанаар туршигдсан бүтээл болохыг та бүхэнд үзүүллээ. Монголчууд бид ойрын хугацаанд эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээр өөрсдийн эрүүл мэндэд анхаарах нэг том шийдэл нь бол утааны дутаг баригч болохыг шинжлэх ухаан, туршилт, баримт нотлон харууллаа.